сайн байцгаана уу? Өнөөдрийн подкаст маань дэлгэр зуул эмч маань оролцож байна. Агаарын бохирдлын талаар, байгаль орчны бохирдлын талаар битээр ярилцахыг хүссэн юм аа. За сайн байна уу? Цаг зав гаргаад ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд бас баярлалаа. За өөрийгөө нэг танилцуулаач эхнээлзэн. За би болохоор яг үндсэндээ хүний хэмж мэргэжлэр бакалавра төгсөөд ирээд тэгээд Монголд ирснийхаа дараа болохоор хаана төгслөө? Бүгд амжилтад ард тус төгссөн. Тэгээд ирээд нийгмийн эрүүл мэнд тэр дундаа орчны эрүүл мэнд рүү орсон. Тэгээд орчны эрүүл мэндийнхаа дотроо агаарын бохирдлоор илүү нарийнс судалсан. Гэхдээ би яг өөрийгөө танилцуулахдаа миний бас өөрийн маань дуртай бас хүмүүсийн өгснөр болохоор агаарын бохирдлын активист гэдэг нэрэндээ илүү хайртай яг тэр очиндоо. Яагаад гэвэл зөвхөн шинжлэх ухааны үүдний судалгаас гадна ард иргэд шийдвэр гаргагч нар энэ хүмүүс яг энэ талаар ярьж нөлөөлөх энэ ажлуудыг илүү чөлөө цагаараа ажлын цагаараа хийдэг байгаа. За хоёлаа нийгмийн эрүүл мэнд тэр дундаа агаарын бохирдлын шалтгаан Монгол Улаанбаатартайгаа байдлын талаар нэг бидэдтэй нэг дэлгэрэнгээр ярьж өгөөч. Тэгээд за мэдээж хүн болгон агаарын бохирдлыг амира гэдгийг мэдж байгаа. Тэгтээ биднээс бас нэлээд сайн дуу хоолойгоо бас нэлээд гаргамаар санагдаад байгаа байхгүй. Биднээс зүгээр амьсгалал яваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм Монгол нэг хэлц өгödөгтэй хүнд агаар ус шиг хэрэгтэй гэдэг үг өгödөгтэй. Тэр бол юу гэж гэхээр угаасаа амьд явах гол тулгын хоёр шулууны чинь нэг яалтчгүй агаар байгаа гэдэг. Гэтэл Улаанбаатар нийслэл хот гэхгүй аймгийн төвд бүгдээрээ бохирдлын хэмжээ өндөр. Тэр нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээс 20-30 дахин өндөр байгаад байгаа юм. За үүний гол үндсэн шалтгаан бол мэдээж хэрэг Улаанбаатар хотод болохоор гэр хорооллын айл өрхөөс яндангаас үүдэлтэй утаа гэж байгаа. За хоёр дээр дараа нь чигсэж байгаа нь болохоор автомашин тээврийн хэрэгслээс үүдэлтэй утаа. За тэгээд энэ цахилгаан станц яндан нам даралтын зуухнууд буюу гэр хороолт байгаа, эсвэл аймгийн төвүүдэд байгаа сургууль цэцэрлэгүүдийг халаадаг энэ нүүрсээр төлдөг энэ нам даралтын зуухнууд бол бас бидний агаарын бохирдол үүсгэж хамгийн том шалтгаанууд болоод байгаа. За нийслэл хотын шалтгаан болвол ер нь нийт хүн амын маань 50-аас илүү гэр хороолд амьдарч байгаа учраас айл болгоны яндангаас гарч байгаа утаа бол илүү их нөлөөллийг үзүүлээд байгаамаа. За гэр хороол тэлж байгаа шалтгаан бол бас жишээл 2012 онд 120 мянган өрхөсөн бол 2020 онд 220 мянга болчиход байгаа. Тэгэхээр үүний шалтгаан юу вэ гэхээр хоёр дахин баг ихсэн гэсэн. Үүний шалтгаан юу гэхээр орон нутгаас Улаанбаатар хот руу нүүж ирж байгаа хүмүүсийн тоо ихсээд байгаа. Тэгэхээр 2017 онд ард иргэд ингээд талбай дээр гарч ирсний дараа шилжилт хөдөлгөөнийг бүр хязгаарласан. Орон сууц худалдаж авчид Улаанбаатарт орж ирэхгүй болвол ер нь орж ирж гэр хорооллыг тэлхийг хязгаарласан. Үүний шалтгаан бол түр хэлсэн их усрын хамгийн их шалтгаан нь гэр хороол байгаа. Тэгэхээр жилд ер нь дунджаас 20-40 мянган өрх ирдэг. Тэгвэл энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зудчаад жил өрхүүд малаа их алдсны дараа бүр онцгой их нүүж ирдэг байна. Тэгэхээр энэ жил бол яг ингээд зудын нөхцөл байдал хүндэрсэн үед бол яг агаарын бохирдол судлаач хүний хувьд миний хувьд бол ганц айж байгаа юм бол малаа алдсан бүр хотон цайсан айлууд бол хот руу нүүж орж ирэх юм бол дахиад дараа жил их усрын тог нэмэгдүүлнэ л гэсэн үг ер нь бол. Агаарын бохирдол их байснараа биднээс яг ямар нөлөө биднээс ирээдүйд үүсэх вэ? Тэгэхээр агаарын бохирдол бол угаасаа бид нар амьсгалж байгаа юм чи учраас хязгаарлах явж боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр ер нь хүний биелүү ингээд нэвтрээд орох юм бол том жижигийнхаа хэмжээнээс хамаарат хэрэв хүний өснөөс 20 дахин бага хэмжээтэй байх юм бол бүр судасны ханаар нэвтэрч ороод цуснд ороод тэгээд тарих зүрх цус шимэгдэж байгаа бүх хэрэгтнүүд бол нөлөөлөд байгаа. Хэрвээ хүний өснөөс 5 дахин бага хэмжээтэй байх юм бол зөвхөн амьсгалын дээд зам уушиг энэ ханиад хатгааны шинж тэмдгүүд илүү илэрдэг. Тэгэхээр Монгол оронд бол том ширхэгдэлт буюу тэр амьсгалын зам нөлөөлдөг, зүрх судасны зам нөлөөлдөг, нарийн ширхэгдэлт тооцоонцор хоёулаа маш өндөр хэмжээтэй байгаад байдаг. Тэгэхээр ер нь сая энэ 2022 онд ерөнхийдөө яг энэ манай орчны эрүүл мэндийн салбарт хамгийн том нээлт хийсэн нь болохоор юу гэхээр ихсийн барьер буюу ихсийн хаалтыг давж ороод ургийн талт ихс бол энэ яг нарийн ширхэг тооцоонцор илэрсэн. Тэгэхээр хүний эрүүл мэнд энэ Антон бид нар бас гайхамшигтай ер нь бол өөрийгөө бас хамгаалах чадвар маш өндөртэй. Тэгэхээр ихсийн хаалт, тархины хаалт гэдэг хоёр том хаалтыг бол хоёулын энэ нарийн ширхэг тооцоонцор давдаг. За би танаас асуулаа жишээлбэл хэвэ гэдэг нэг дохын дох гэдэг хүмүүсийн дунд алдарсан тий дархлал олдмол хомсдлын өвчний вирусаар үхдэг
одоо тохиолдол их байхад хүмүүс их айдаг байсан. Тэрнээс ер нь та айж ирсэн үү? Яна энэ өвчин ямар аймаар юм бэ ч гэж бодож ирсэн үе байдаг. Ажсан. Тэгэхээр яг энэ хэдэ хэвэгийн вирусыг ихсийн хаалт маань бол ингээ хаач чаддаг, ураг руу ордоггүй. Тэр аймаар үхэл одоо хүргэдэг энэ өвчнийг ихсийн хаалт хаагаад Монгол улсад бол би 2014 онд яг Глобал сангийн зохицуулагчаар ажиллаж байхад бол 100% одоо 14-5 хүүхдийн хой төрсэн байсан. Ээж аав нь хоёулаа алдартай 100% ихээс урагт вирус одоо дамжуулахгүйгээр манай эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг үзүүлээд хүүхэд нь вирусгүй төрчихсөн. Гэтэл агаарын бохирдол бид нар хаах ямар ч боломжгүй. Би одоо ерөөсө жирэмсэн ээж над руу уцаар хотоос гарал үзүүлдэг шүү. Өөр ямар ч яад бол амьсгалаа бид нар одоо хаач чадахгүй. Гэхдээ ганцхан бидний одоо гарт байгаа хамгийн боломжтой зүйл бол маск тий. Маскыг хэрвээ зүүх юм бол тэр биелүү нэвтэрж байгаа тоосон зэрэг 90-95% хүртэл бууруулах боломжтой. Тэгэхээр ихс рүү орж байгаа хэмжээс бууруулах боломжтой л гэсэн. Тэгэхээр биднес ч өвөл зөнгөө маск таах хэрэгтэй. Яг Улаанбаатарын тохиолдолд би барыг тэгж хэлэх гээд байна. Яг бол нөгөө нэг жижиг ширхэлэг тоосон зэрэг чи өвөл ингээд нөгөө одоо зайл өрхийн шаталттай холбоотойгоор түрүү хэлээдсэн тий одоо дэлхийн эрүүл мэндийн албан зөвлөмжөөс үргэлж өндөр хэмжээтэй. За гэтэл 100 одоо нодлон 100 бол төгс жишээ. Би бол одоо 100 маск ямар сайн наадмын зургнууд дээр ингээ масктай гараад хүмүүс ч маск аваач гэхээр би баасны партикл амьсгалмааргүй байна гэдэг чи гээд хажууд суужсэн. Тэгээд яагаад тэгэхээр 100 нөгөө нэг үер ингээд их орж ирээд хүсний бохирдол тэр дундаа гэр хорооллын жорлонгуудыг бүгдээр ингээд нөгөө усаар ингээд зайлаад гаргаж ирээд нийслэл хотын төвд ингээд авчиж. Яг бол бид шиг уул ингээд байжгууд төв талбай чи мар ингээд хамгийн хонхор болж таардаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө зам дээгүүр асгарсан усан дотор ирсэн нөгөө хатуу бохирдуулагч биднүүд тоосон зэрэгэд байгаа найраад байгаа юм чи ерөөсөө л агаар дээр хөвж байгаа хатуу бит. Тэрнийх нь хэмжээгээр нь бид нар эрүүл мэндийн нөлөөлөлөнд том жижиг л ангилж байгаа. Тэгэнгүүт зам дээр байгаа том ширхэлтэгтэй зүгээр ингээ баас арьс хөрсөн дээр байсан том ширхэлтэ тоосч чи машинууд ингээ дээгүүр нь яваад жижигхэн болгоод бутлаад тэгээд тэд нар ингээ дээшээ хөрөөд бидний одоо ам хамар руу орчод байгаа. Надад одоо жишээл Бээжингээс нэг хүн нэг судлаач санал тавьж ирсэн болохоор танах ингээд антибиотик мэдрэх чанар хүмүүст чинь ингээд айгүй суулгаад тийм байна. Бүх төрлийн антибиотикийг ерөөсөө үйлчлэгээ байлцсан танаа хүмүүс. Бүгд ингэж хэрэглээд идэв үг асууж байхгүй. Жишээл би өөрөө Европ зурж байгаа минийхээс айгүй олон төрлийн антибиотик ингээд мэдрэгэн чанар нь байхгүй болцсон. Тэгээд бодоод байсан чи бид нар ерөөсөө тэр Бээжингээс сургалтыг үйлчилсэн гэхээр ингээд сүрээтэй хүмүүс 2-3 төрлийн антибиотик уудаг. Манайхаа сүрээгийн өвчлөөр Аазтай бол толгой дээгүүр орно тий. Тэгвэл нөгөө антибиотик уугаад өтгөн шингэнд нөгөө одоо антибиотик дистрибьютэй вируснууд нь гарчиж байгаа. Тэгэнгүүт нөгөөтхийн сүрээгийн янч угаасаа хөрсөн дээр 6 сар хүртэл чиглүү байдаг. Тэгээд температурын маш их тесрэг одоо төсвөлж өндөртэй. Тэгэнгүүт танаахан яагаад байгаа гэж бодоод байгаа гэхээр тоосон зав дээр наалтсан антибиотик тэсвэртэй нянгуудаар та нар өөрсдөө амьсгалаад бидний билүү ороод төө өөрөө асууж яаж нөлөөлдөг вэ гэхээр амьсгалаар ороод хүчил төрөгчдөд цус руу орохдоо бүгд ингээд цуг орчиж байгаа юм. Тэгэхээр энийг бол үгүйсгэх ямар ч аргагүй. Тэгэхээр би тэр судалгааг бол хийгээгүй. Гэхдээ энэ магадлал байгаа юу гэвэл магадлал байгаа. Яагаад гэхээр ковидын үед яг нөгөө нэг нарийн ширхэг тоосон зүр дээр хэдэн шиг вирусын эренхээ наалтах вэ гэдэг ингээд судалгаа ингээд яг орчин одоо яг энэ вирус биш вируслогч нар биш яг орчныхан маань ингээд судлахад нэг ширхэг тоосон зүр дээр өвснөөс 20 дахин жижиг төр чинь 250 ширхэг вирусын эренхээ наалтна гэж байхгүй. Гэтэл хүний одоо SARS COVID-2-оор өвчлөх босох тун 300 гэж байна. Тэгээ хоёрхан ширхгэл тоосон зэрэг над руу ороход миний одоо өвчлөх босох тун давчиж байгаа. Тэгэхээр тэр юу гэж хэлдэг юм гэхээр агаар дээр хөвж байгаа хатуу бидийн гадаргуу дээр наалтсан ямар ч төрлийн өвчлөх чадвартай маань бид нар өвчлөх чадвар боломж бол бидэрт байгаа л гэсэн. Биднээс гадаад агаарын бохирдлоос гадна бас дотоод агаарын бохирдол гэж бас байна. Тэр талаар нэг жоохон дэлгэрүүлээд ярьчих уу? Тийм, дотоод бохирдол бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг агаарын бохирдлыг судлаад статистикийн зарлахтаа 2 хувааж зарладаг. Гадаад бохирдлоос болоод жил 4.2 сая хүн, дотоод бохирдлоос болоод 3.8 сая. Тэгэхээр цоостойг хараад баг 4 саяын одоо нөгөө бүхэл тоогоор авчдаг юм бол 4 сая орчим байна. За тэгэхээр энэ ямар учиртай гэхээр хүн ер нь амьдралынхаа хугацаанд 90 орчим хувийг одоо дотоод орчин өнгөрд юм. Ялангуяа Монгол шиг юм хүүтэн сэрүүн уур амьсгалтай нөхцөлд бид нар гадаа байгаадах нь харьцангуй бага. Тэнгүүд дотоод орчинд 90 орчим хувийг бид нар зарцуулчихаа тэр одоо дотор байгаа агаарын чанар ямар байгаа нь таны эрүүл мэндэд шууд 90% нөлөөлж байна гэсэн. Бид нар гадаа аюу муу байсан ч гэсэндээ дотоод орчныхоо агаарын чанарыг сайжруулж чадах юм бол бид нар бол бас өөрийнхөө эрүүл мэндийг 90 хүртэл бас хамгаалах нөгөө орж байгаа юмныхаа хэмжээг 90 хүртэл бууруулах боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр болохоор дотоод орчныг яагаад ингэж онцолж яриад байна гэхээр жишээлбэл хүүхдийн хатгалгаа өвчний
нас баралтын 45% хүртэл хувь нь дотоод орчны агаарын чанаас хамаардаг. Хүмүүс ингээд би нэг аюу сонин юм тохиолдсон. Саяхан нэг агаарын бохирдлын бүлгийн ярилцлага хийгээл ингээд байжсэн чи оролцоод би хийгээд чи оролцоод байжсэн чи нэг миний хажууд нэг цэрэг цагдаа шүүхийн байгууллага битэр цуг ярьцлага байхгүй. Тэгсэн чинь ингээд агаарын бохирдол эрүүл мэнд нөлөөлдөг гэж бодож гинүү гэж нийтийн дунд асуулт тавьсан чинь би бол тэгж бодохгүй нас баралт нь нөлөөлөхгүй гэл өөндөхгүй. Тэгэхээр би үгүй ялангуяа одоо тархинд саруулж нас барах өвчний өвчин бол шууд нөлөөлдөг гэдэг дэлхийн одоо дахин батлагдсан. Өнөөдөр агаарын бохирдол хэсгэд 24 цагийн дотор яг одоо төрийн төсөлмж яалтаа төсөлмж өрөөнд харуулж ирж байгаа үнэтэй өсөж гинөө гэдэг энэ аюулгүй болгоно батлагдсан тоо гэдгсэн чинь та нар надад хууль ширхүүн баталж чадахгүй юм чи тэгж хэлж чадахгүй гэдэг ингээд амар нөгөө нэг юм өөр өнцгөөс харж ийн гэсэн. Бид нар бол ингээд ингээд ингэдэм байх мэдээ цэсрүү орж байгаа юм шиг ойлгох чинь. Тэгэхээр энийг бол батлаад авах шаардлагагүй. Угаас дэлхийн дахин судлаад баталсан байхгүй. Угаасаа бохирдол ихсгээр нөгөө тархины хаалтыг чинь даваад хүн нас орчин. Яг тэрнтэй адилхан хүүхдүүд маань хатгаатай байж хахад хэрвээ дотоод орчных нь агаарын чанар муу ах юм бол 45% хүртэл хувийнх нь хүүхдийн нас орж байгаа шалтгаанд нь дотоод орчных нь агаарын чанар болж гинөө гэсэн. Тэгэхээр бид нар одоо манай орон ч гэсэндээ нас оролтын тэргүүлэх хүүхдийн шалтгаанд хатгаа өвчин тэргүүлэх 5-таа ордог шүү дээ. Тэгэхээр энийг бол бууруулах боломж биднэрт байна уу гэвэл 45% хүртэл хувийг бид нар бууруулах бүрэн боломжтой л гэсэн. Яг дотоод агаарын бохирдолд яг ямар байгууламж объектод орж байна? Яг уу ерөнхийдөө хүүхдүүд гэдээ бид нар төсөөлөд үзэхэр чинь бид нар өөрсдийнхөө хүүхдийг яхад няраа хүүхд гэдэг үзэх юм бол 0-оос 2 хүртэл насны хүүхд байх юм бол гэр дотор. Тэгээ бид нар өөр хүүхдэд төрүүлэхийнхаа өмнө сайн сайхан амьдруулахын тулд ядчил жирэмсэн байхдаа ч юм агаар цэвэршүүлэгч авчих хэрэгтэй. Яг энэ агаар цэвэршүүлэгчтэй Улаанбаатар хотод хийсэн судалгаа одоо Канадын одоо Саймон Фрейзерийн сургуулийн Монголын ашиг анагаан шилжүүлэх ухааны үндэсний их сургуультай хамтраад 500 ихийн 250 агаар цэвэршүүлэгч 250 агаар цэвэршүүлэгчгүйгээд жирэмсний хугацааг ингээд судлаад үзэхэд ерөнхийдөө агаар цэвэршүүлэгчтэй байсан үрхийн төрсөн хүүхдийнх нь жин 80 грамаар илүү буюу өсөлт хөгжил бойжилтын хувьд илүү. Дээрээс нь сантиметр нь болохоор маш бага миллиметрээр бол жоохон урттай хүүхдэд төрсэн байгаа байхгүй. Тэгэхээр за няраа хүүхэд буюу гэртээ өсөж байж байгаа 2 хүртэл насны хүүхэд бол бид нар тэр хүүхдийн амьдарч байгаа орчинд нь агаар цэвэршүүлэгч тавих, агаар чийвшүүлэгч тавих замаар одоо хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж байна. За тэгэхээр 2-оос 5 нас 6 нас хүртэл бид нар сургуульд хүртэл цэцэрлэгийг бид нар одоо санаж байгаа. Бид нар ажилдаа орохоос өмнө хүүхдэд цэцэрлэгтээ өгчөөд ажилласаа тарж ирэх хүүхдэд цэцэрлэгт авдаг. Тэр хүүхдийн амьдралын утга учиртай чанарын 7-8 цагийн цэцэрлэгийн дотор өнгөрч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүдэд нөлөөлж байгаа хүчин зүйл бол цэцэрлэг дотор бол одоо ахуйн хэрэглээний угааж цэвэрлдэг материалууд ингээд цэцэрлэг бол үнэхээр цэвэрхэн байдаг те байнга дорож марожин самдаж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо цэвэрлэгээний материалууд бол жишээл одоо дэлхийн дахинд бол яг байгаль орчинд ээлтэй хүүхдэд аюулгүй гэдэг ингээд бүр англигдаа сургууль цэцэрлэг ялгаад явдаг болсон байна. Манайх болохоор нөгөө нэг вок, савн ингээд үнэрт ер нь үнэр ихтэй байна гэдэг чинь бол ямар нэгэн төрлийн химийн бодис тэгдэж байна л гэсэн. За дээрээс нь саяхан би нэг одоо байгууллах бас урилгаар хичээл заахад 600 сургууль цэцэрлэгийн одоо эрхлэгч нарт хичээл зааж хахад орон даяар тий дороож сургууль цэцэрлэг ингээд хятад дороож шимтэн болохоор худалдаж тавьчихсан юм. Хүүхдийн шалан дээр хүүдэнд орлоо. Тэнгүүд дороож чи ингээд бүр хідэн сараар үнэр нь гардгуу гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр үнэр юу вэ гэхээр ерөөсөө цавуу тэр одоо хиймэл синтетик материалуудаас ялгарч байгаа үнрүүд эдгээр бол ихэнх тохиолдолд Монголын одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 500 одоо судал дээжин дээр аваад судлахад энэ болохоор үүрэг сургууль цэцэрлэг бүгд орж яхад 95% хүртэл хувь нь нэгдүгээр зүрийн хавдар төрүүлж формальдгид бензол толгой бүгд илэрч ирсэн. Сургууль цэцэрлэгийн орчин эмнэлгийн орчин ч гэсэн тийм л байна. Тэгээд 6 наснаас дээш 18 нас хүртэл сургуулийн дотоод орчин. Сургууль бол мах хүүхдүүд маш олон цагийг зарцуулж байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг Монголын нийт хүн амын тоог аваад үзэх юм бол 18 хүртэл насны хүүхдүүд чинь маш их чинь эзлээд байгаа. Бидний ирээдүйг басан хүүхдүүдийн амьсгалж байгаа агаарын чанарт бид нар анхаарахгүй л яваад байгаа гэсэн ер нь бол. 100 болонгууд бүх сургуулиуд засвар хийдэж штэ тий. Тэгээд тэрнээс шалтгааллах эрүүл мэндэд нөлөө гэж байгаа юу? Манайхан харамсалтай нэг 100 яг засвар хийхгүй байгаа. Манай Монгол орны нийтлэг жишээ л ерөөсө намар орж ирэл засвар хийгээд байхгүй. Сургууль цэцэрлэг ингээл цэцэрлэг жишээл 6 сарын 1-нд хүүхдээ аваад өгчдөг шүү дээ. Бид нар одоо мэдчихэл бүх. Тэгэнгүүт 6 сарын 1-нд шууд таалгаа аж амраад 8 сарын 25-ны өдрийг хүртэл амарчаад яг сургууль 9 сарын 1-ийг эхлэхэд 7 хоногийн өмнө ирж орчихгүйтэл бижигмэлэл бахан будаг шохоор будаа хийчихдэг. Тэгэл нөгөө нэг дуу шуу хуурандаа хүртэлстэй будаг нь анхалсан сургууль гэлтэй. Энэ бол ерөөсө маш том эрсдлийг бид нар хүүхдүүд үүсгэж байгаа. Ямар эрсдэл байна вэ гэхээр будаг шингэлэгч бодис
За цавуу одоо энэ одоо тавилга мавилга бид нар ингээл намар болохоор худалдаж байгаа шинжилэл ингэдэг те. Энэ цавуулагаас үүсэж байгаа энэ дэгдэмхийн органик нэгдлүүд бол хавдар төрүүлэгч одоо бодисууд бол ихэнх нь дэгдээд байгаа. Тэгээ түрүүний минь хэлсэн Монгол оронд байгаа бодит нөхцөлийг бол үнэлсэн байгаа. Тэгэхээр яах шаардлагатай гэхээр энэ амар химийн хортой бодисуудыг бол гайлаар орж ирэх нь анханаас бүр хорих хэрэгтэй. Яагаад гэвэл эцэгчүүдээс мөнгө цуглуулаад очил хамгийн хямдхан байсан бид нэр худалдаж аваад хүүхдүүдийн юм бодчихно. Үнэхээр зах зээл дээр байхгүй бол бид нар тэрийг бид нар авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр уус гэж байгаа бол бид нар төрийн бодлого гэж байгаа бол энийг бодлогоор бид нар хийх ёстой. Ийм амар залуу ус байж ич үр хүүхдийн хавдрын өвчлөл жил ирэх тусам ихсэж байгаа тийм. Тэгэхээр энэ одоо эрсдэлт хүчин зүйлүүдийн бид нар бууруулж ижил тэр хавдрын өвчнийг бууруулах гэхээс эрсдэлрүүлгийн шинжилгээ хийснээр бид нар хавдрын өвчнийг бууруулах байхгүй. Энэ бодлого ерөөсөө бас жоохон одоо алдагдaltaй яваад байгаа юм. Одоо нэг илрэл ахгүй. Бид нар за элэний хавдар байгаа юм байна. Уушигны хавдар бол сүүлийн 10 жилд одоо 50 хүртэл ихсэж байгаа юм байна. Тэгвэл энд чинь юу хүргээд байгаа? Хавдрууд ингээд шууд нөлөөлөх хүчин зүйлийн дэлхий дээр зарласан хавдрууд маш ховор. Хэрэв тийм байх юм бол бид нар ингээд хинч байсан би ч гэсэндээ хамгаалахыг хүсэн шүү дээ. Гэтэл яг уушигны хорт хавдарт агаарын бохирдлох нөлөөлж байна гэдгийг 2014 он дэлхийн эрүүл мэндийн бол зарласан байдаг. Яг нөлөөлөгч каус буюу нөлөөлж байгаа энэ шалтгааныг зарласан цөөхөн хавдрууд нэгэнд бол уушигны хавдар ордог. Манай Монгол улс уушигны хавдрын хэрэг Ер нь бол сүүлийн жилүүд бол үргэлж ихсэж байгаа. Манай нэг найзад энэ жил бүр ярьсангүй би бүр айгаад нөгөө нэг уушны биопси шинжилгээ хийдэг. А тэгээ дээрэс нь уушны хавдрын эмч. Тэгээ тэр ингээд бүр сүүлдээ ингээд үдсээр байгаа цөхрөөд нэг сард над руу ингээд буцтаад бүр ингээд утсан дээр бүр ингэдэхгүй. Та нар ажиллаа хийгээ чи бид нар үнэхээр хүнд байна. Яг үнэн шүү дээ. Эцсийн бүлэгт уушны хавдар ихсэдээ хин тэр дарамт очиж ин гэхээр эрүүл мэндийн салбар дээр дарамт очиж байгаа. Тэнгүүд байгаль орчны салбар дээр ингээд агаарын бохирдлын асуудал өгөөд мөнгө төгрөг төсөн бүх юм ингээд хүчдэг. Тэгээ нөгөө байгаль орчны салбарын асуудлаа шийдэхгүй болгоод амар их уушны хавдарт ирээд манай эрүүл мэндийн салбарын нөгөө төсөвсөн төлөвлөгөөт одоо санхүү дээр чи ингээд дарамт учруулад ингээд нөгөө шалтгаан холбогдол учир нөлөөлөл ингээд бодлого жоохон буруу яваад байгаа юм шиг санагдаад шүү дээ. Одоо агаарын бохирдлын эсрэг биднээс ямар аргамжийн авах боломжтой вэ? Тэгэхээр мэдээч хэрэг одоо улсын үндэсний хэмжээнд бол энэ бодлогоо бол явуулах хэрэгтэй тий. Тэр нь болохоор яндангуй болж ижил бохирдлого болно. Энэ одоо угаасаа батлагдсан. Би түрүү хэлсэндээ ихэнх нөлөөлөгч 80-аас илүү хувь гэр хорооллын айл өрх гэж учраас бид нар юу хийж чадах вэ гэхээр тарийн түрүү өөрөө ч асуугаад байсан шиг яг дотоод орчиндөө ядаж бид нар агаарын бохирдлоо бууруулах юм бол өөрсдийнхөө 70-80% үр хүүхдийн 70-80%-ыг одоо амьдарч байгаа орчныг бууруулна. Тэгэхээр дотоод орчинд бол агааржуулалтын системийг сайжруулах хэрэгтэй. Америкийн CDC-гээс бүр ингээд яг сургууль амрангууд бүр ингээд зааварчилгаанд явж байгаа хгүй. Сургууль амрангууд агааржуулалт системээ янзлаарай, фильтрүүдээс солиорой, байхгүй бол зохиомл фильтр буюу одоо нэг бидний ярьж ажилласнаар агаар цэвэршүүлэгч гэртээ тавьдаг те тийм юм а тавиарай, засвар масвараа хийгээрэй гэдэг ингэж. Тэгэхээр энэ засвартай холбогдоод дахиад ярихад бид нар үнэхээр өөрсдөө бид нар хийж чадах юм вэ гэхээр эцэгчүүд сургууль амрахаас өмнө хүүхдийн засварын мөнгийг хураалгадаг. Хинч 9 сарын 1-нд ирээд хураалгах чигэд явдаг ээж аваа өнөдөр байхгүй шүү дээ. Бүгд л хаврын хурлаа хийгээл мөнгө хураалгаад хичээл амарч байгаа тийм. Тэгэхээр яг тэр мөнгө хураагаад хичээл амраад мөнгө бүрдэнгүүт шууд 6 сарын 1-нд амрангууд 14 оны дотор засвараа хийчихэд бид нар амармаар байгаа. Тэгэх юм бол яг энэ дэгдэмхийн органик гэдээ яриад байгаа эдний онцлог яагаад дэгдэмхийн ууршимхийн органик гэдэг вэ гэхээр тодорхой хугацаад дэвдээд дуусчдаг. Ингээд байнга ингээд дэгдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 3 орчим сар хэрвээ бид нар энэ бодсныхаа дараа байлгаж чадах юм бол дэгдэх систем дэгдээд уурших системд ууршаад нөгөө хувь концентрац аюу багасцсны дараа орж ирнэ. 6 сар засвараа хийгээд сайхан хаалга цанхаа онгоолгоод амарчаад 8 сарын 25-нд бид нар ороод ирэх юм бол хүүхдүүдийн хавдар тусах эрсдлийг бууруулж байна. Бид нар бүрэн өөрсдөө эцэг эхчүүд хийх, сургуулийн захиргаа хийх бүрэн боломжтой алхмууд ахгүй сургууль цэцэрлэгийн захиргаанууд ч гэсэн. Тэгэхээр тендер ингээд зарлаж авдаг гэдэг чинь. Одоо болохоор бас төсвийн тухай хуулиар бол харьцангуй аймаг сумдын одоо төсвүүдийг өөрсдөд нь тавьсан. Хуучин болгоо ингээд нийслэлийн эрүүл мэндийн газраас ингээд засварын мөнгө тавиал ингээд хуваадаг байсан бол за Сүхбаатар 4 хэдэн сургуультай. Тэрнээ засвараа их гэж байгаа бол эртхэн шиг тэр тендерийг батлаад бид нар үнэхээр хийж чадах юм бол 18 нас хүртэлх нийт иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах бидэнд бүрэн боломж. Сургууль цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдүүд бол бас яг тэр насандаа бол бас ховор шүү дээ. Ер нь бол Монгол бол харьцангуй бас хамрагдал сайтай шүү дээ. Тэгэхээр эцэг эхийн нөлөөлөл бас байгаа юм шүү. Эцэг эхийн шаарддаг байх хэвээр сургуулаас нь. Тэгээ шаардлагын тулд бид нар эхлээд мэдлэгтэй энийхээ талаар мэддэг өөрсдөө юм эрүүл мэндийн боловсролтой байж ич тэрийг шаардж байгаа. А тэрийг өөрсдөө итгэж үнэмшгүй байх юм бол хүмүүсээ шаардж чадахгүй байна. Одоо энэ Улаанбаатарт үнэртэй байгаа үнэрийн талаар нэг яриач энэ юу вэ? Энэ үнэрийг чи бүр ингээл амар олон хүмүүс надаас асуугаад тэр бүр ямар сайн да.
Үнэр үнэртгээр л өглөө уцтаад үнрээс ирдэг бүр тийм юм. Би нөгөө нэг өвөл болохоор яг үннийг л хэлээ би одоо худлаа хэлээд байгаа. Сүүлийн 8 жил Улаанбаатартыг өвлийн үйлрэлд амьдраагүй. Миний амьдраагүй туйлын шилтгаан бол ерөөсөө л агарын бүрдэлтэй холбоотой. Би хүүхдүүд аваад дотоос гараа авчдаг. Тэгээ ямар санаа нөгөө хүү энэ үнэр юу вэ гэд нэг унтчихсэн чи уцтаас ирэхгүй. Би тэгэхээр юу вэ гэд нойрон донд юу вэ гэд гэртээ бишиж байгаа гэсэн чи. Үгүй Улаанбаатарын үнэр гэдэг. Би нөгөө нэг өөрөө Улаанбаатар байхгүй болох мэдрэхгүй. Тэгэхээр яг энэ үнэрийг бол би хэлж чадахгүй байна. Яа хэлж чадахгүй нэ гэхээр 21-р зуунд дэлхийд дахин энэ үнэрийг багжаар хэмждэг. Монгол улсад тэр багчинд байхгүй байна. Монгол улсын хэмжээд байхгүй. Яагаад тэгвэл өнөөдөр хүртэл хэлж чадахгүй. Нямбатар дарга дөнгөж дарга болчихгоо үнэрний учрыг бол үүрэг өгсөн гэдэг чи би пост хийчихсэн шүү дээ. Үүрэг өгөөч ч үнэр илүүрч чадахгүй. Яагаад тэгвэл багаж байхгүй. Яагаад гэхээр нүү дэгдэмхийн органт нуугсгуудыг хэмждэг багаж байхгүй байхгүй. Ганцхан одоо дотоод орчинд ингээд агарын дээж авдаг ногоон тутам гэдэг компани байгаа. Би өөрийнхөө хүүхдийн сургууль дээр тэр нөгөө нефтийн бүтээгдэхүүн алдсны дараа ногоон тутмыг авчираад дээж өгч хад 55-аас 7 хоногийн дараа гардаг. Өртг нь хэдэн зуун мянган төгрөг ганцхан дээжин дээр. Тэгэхээр бид нар ингэж хэмжмээргүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл петрохимийн үйлдвэр хөгжсөн Тайван бол яг одоо энэ гадаад орчинд би өөрөө тэр багжин дээр дадлага хийжсэн. Гадаад орчинд 20-35 төрлийн дэгдэмгийн органик нэг хэмждэг багжуудыг үйлдвэр дээр тавихыг бүр шаарддаг. Нөгөө манайх шиг мэргэжлийн ялалтын байгууллага петрохимийн үйлдвэр байгуулагдахад нь тэр багжийг холбоод манайх шиг агаар цэг юм шиг систем рүү холбоод тэгээ тэрийг ингээ байнга хэмжээдэг тийм системтэй байдаг байхгүй. Тэр багжийн тийм ч амар үнэтэй биш 100 сая хүрэхгүй доллар. Би бүр намраас хойш лайв хийгээд би өөрөө орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн байсан байхгүй. Тэгэхэд би ингээ 24 оны төсөвт энэ дэгдэмхийн органикуудтай хэмжээч ингээд багж магшны төсөв тавьсан чинь орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд татан бүгдсэн. Одоо агарын бохирдлыг хариуцдаг нэг ч манай улсад байхгүй шүү. Та нар гайхаж байна. Энэ одоо ийм амар орчны бохирдол, усны бохирдол, хүсний бохирдол 23 оны 10 сар татан бүгдсэн. Тэгээ эзэн байхгүй. Одоо бид нар хариуцлага тооцъё. Үндэсний хэмжээний бохирдлыг эзэн байхгүй шүү. Нийслэл дээр гарын чанарын алба гэдэг нэг алба байгаа. Тэгэл болов. Тэр чи яах вэ? Ийм нөхцөл байдалтай л байгаа шүү дээ. Бид нар ер нь гайхаад хараад чи бүр бодит байдал ийм л байна угаасаа. Гайх ямар ч шаардлага байхгүй. Харин үнэн бодит байдал тийм. Тэгэхээр энэ үнэрийг тэгээд тэр багжийг нь авчиж болтох юм. Бүр уул нь бол тийм үнэтэй баг хариуцлага өрөөнд баг авчмаар байна. Уусаал авахгүй. Тэгэхээр энэ одоо үнэртэй байгаа бодис чинь ерөнхийдөө бол үнэрч чинь гэдэг чинь хийн төрлийн одоо миний хэлж чадж байгаа юм л тий хийн төрлийн ямар нэгэн бодис байгаад байгаа. Бид нар бол хийг бол Монгол улс л N2, S2 тэгээд озоныг хэмжиж байгаа Монгол улс. N2, S2, озон 3 бол өндөр биш байна гэдгийг манайх бол өвөрл зарлж байгаа. Таны хэмжиж байгаа бодис бага байна гэдг нь өөр бодис байхгүй гэсэн үг ерөөсөө биш. Би энэ тайлбар дээр байнга тайлбар хийдэг. Нийслэлийн агарын чанарын албаны явуулын станц гэдэг. Явуулын станц эренгүүтээ тэр 4.10 нефтийн бүтээгдэхүүний юмны гадна орчин ингээд N2, S2 озоно за тэр нэг метан хэмждэг гэж сонссон би онцгой байдлын ерөнхий газар бол нэг юм өртөг хэмд мэдрэгч гэж ярьдаг. Тэр бол наривчлал өндөр мэдрэгчээр нэг метаны хий юм уу цөөн төрлийн юм хэмждэг. Тэд нар нь илэрхгүй болонгод энэ зөвшөөрөгч дээд хэмжээс идэхгүй байна гэж хэлж байгаа. Гэтэл нөгөө нефтийн бүтээгдэхүүнээс үүсдэг амар бодисууд чинь нэг ч хэмжихгүй юм чи бид нар яаж их байгаагаа мэдгийг. Одоо энэ үнэрч гэсэндээ би ямар нэгэн хөхрийн төрлийн нэгдэл байгуулвал гэж таамаглал төвшүүлж байгаа болохоос биш яг хөхөр гэдгийг баталж чадахгүй. Яагаад хөхрийн төрөл гэхээр нөгөө би чи хийм суурьтай учраас хөхөр бол ерөнхийдөө өмнөхийн үнэртэй байдаг гэдгээр л баримжуулж байгаа хгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг яагаад энийг хэлээд байна гэхээр SO2-ын хэмжээ энэ сайжруулсан төр шиглэж гиснээс хойш одоо зөвшөөрөгчдийн хэмжээс байн одоо илүү олон хоногудаар давдаг болсон. Тэгэхээр хөхөртэй нэгдлүүд бол ихс чинь. Гэхдээ хөхрийн яг ямар нэгдэл вэ? H2S гэдэг нэгдэл байж магадгүй. Тэр нь одоо юунаас үүсдэг гэхээр яг янз бүрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн юмнаас үүсэж байгаа юм. Эсвэл энэ бохрын үнэр байх уу гэдгийг бол бас мэдэхгүй байна. Яагаад тэгэхээр нөгөө нэг миний бол ойлгосноор бидний энэ бохрын шугамар гүйж байгаа юмд чинь бас ингээд задалдаг амьд бактериуд гэдэг. Тэр бактериудын тоо сүүлийн үед багасаад байгаа гэдэг ч байхгүй. Тэгэхээр тэр нөгөө амьд бактериуд тэрийг задлаад ингээд хүний өтгөн шигнийг бол амьд бактериуд задлчих гэдэг шүү дээ. Тэгэхээр өөр төрлийн химийн бодисууд бохрын шугам руу орсноос болоод нөгөө амьд бактериуд чинь халаад ахаар нөгөө задалдаг чадвар нь алдагдаад байхыг үүсэхгүй. Гэтэ энийг бол мэдээж аналитик химийнхэн илүү химийнхэн бол яг энийг хийж одоо гаргана. Хэрвээ химийнхэн ийм бодис байна гэд манай орчны эрүүл мэндийн хэлчих юм бол бид нар нөгөө талд нь эрүүл мэндийн нөлөөлөл нь юу юм? Энийг одоо намдах ерөндөг юу юм? Сүү уух хэвээр мүү, усгүй мүү? Одоо тий бүх химийн нэгдэл дээр сүү уугаад ижлэх гэж жишээл тий. Тэгэхээр нөгөө нэг ямар байцаа бид нар хэлж чадахгүй байхаар эсрэг төлөвийн одоо зөвлөгөөнийг ерөөсөө өгч чадахгүй болчиход байгаа байхгүй эрүүл мэндийн салбарт. Тэгэхээр бүх салбарууд хамтраад энэ асуудлаа бас шийдмээр л байгаа юм ер нь бол.
гэрийн нөхцөлд яг агарын бохирдлыг хэмжих ямар хамгийн энгийн бөгөөд хямд арга байна? Яг өртөг хэмт мэдрэгч нар гэж зардیں۔ Гэхдээ тэд нар бол ерөнхийдөө дандаа 200 300 мянган төгрөгөөс хямдхан ч гэсэн дээш өчөөддөг байхгүй. Гэхдээ одоо сүүлийн үеийн арт цэвэршүүлэгч аппаратнууд бол хөвчлэн өөр дээрээ юм мэдрэгчүүд нэрсэн байгаа. Тэгэхээр тэр мэдрэгчүүдээ хараад зан үйлээ өөрчилж болно. Жишээлбэл би ингээд нөгөө гэртээ манайх бол гэртээ байдیں۔ Манайх бүх өрөөндөө агаар цэвэршүүлэгчтэй дээрээс нэг нэгээр нь тавьсан гэдэг. Тий. Тэгээд нөгөө нэг хэмжингүүд манай хүүхдэд өглөө басж ирэл амралтын өдрөөс ч гэсэн төмбөг шанах бичгнүүлээд өндөг шараал хэвчээ шууд автоматар 700 болгоод нөгөө 5 15 байх хэвчээ стандарт учраас 700 гэдэг чинь хэд дахиад 500 гэж 100 дахин болчиход шүү дээ. Тийм болгочиход байгаа. Тэнгүүт би за нөхдүүдээ өндөг шараад юм түлхээр болвол сорох шүүгийг ажилуулнаа гэдэг. Одоо ингээд нөгөө бүх юм гаргалгаанууд байгаад байгаа шүү дээ. Тэднийг яг тэр хараад байх юм бол манай гэрт энийг үүсгэдэг хүчин зүйл юу вэ гэдэг хараад тэрийг буудлах ямар арга хэмжээ нэ гэдэг тухайн үед аваад байна. Сорох шүүгээ чинь нэг ажилуулдаг шүү дээ алиуд хараад хаад. Тийм шүү дээ. Манайх чинь ингээл тоонд гэл нүдэн дээр өгсөн үзэ 50-ны ой сорох шүүгээ асаа гэж би чинь тэр чинь ерөөсөө зориулт нэр ахгүй. Ягаад гэвэл одоо тэгж ярих юм бол Африкийн орнууд ерөөсөө эмэгтэй эрэгтэй хүмүүсээр нь ялгаж агарын бохирдол судалдаг байхгүй. Ягаад бол галтгоондоо цагийг одоо өнгөрөөдөг эмэгтэйчүүд бол агарын бохирдол илүү их хүртдэг. Ягаад бол гал түлээд хоол хийгээд ингээд нөгөө галаас гарч байгаа шууд ингээд хүртэлтүүд хийдэг. Эрэгтэй хүмүүс бол гадаа гараа явдаг учраас баг хүртдэг. Тийм учраас одоо нийгмийн эрүүл мэндийн интервеншн буюу зорилттой бүлгийн арга хэмжээг тэр гэрдээ гал түлээд хоол хийж байгаа эмэгтэйчүүд зориулна гэдэг. Тийм учраас нөгөө өртөлт гэдэг чинь аюул чухал. Хүүхэд бол түрүүн та өөрөө асууж байна тий. Сургууль дотроо илүү өртөд байгаа учраас тэр сургуулийн өрөө дотор ээж аваад мөнгөө нийлүүлээд одоо агаар зөвшөөрч солих хэрэгтэй. Манай хүүхдийн сургуулиас сая жишээлбэл ахад 86 мянган төгрөгийн нуул аваад нэг агаар зөвшөөрч солих жоохгүй. Тэгээд тэр чинь хүүхд болгоосаа 5 6 мянган төгрөг гарч байгаа юм. Гол нь мэдлэггүй байна, мэдээлэлгүй байна. Үйлдэлээ бид нар өөрсдөө хийхгүй. Агарын бохирдлын яг эрүүл мэндэд яг яаж нөлөөлж байна? Манайх угаасаа нийтээрээ зүрх судасны өвчил ихтэй. Манай тэрний даралтны хэсэг ингээд л миний даралт хэсэг болчлоо гэдээ яваад байдаг тийм. Яг даралт хэсэг хүмүүсийн асуултын шалтгаан бол агарын бохирдол 29 3 хүний нэгт нь одоо зүрхний шигдээсээр нас барах шалтгааны 30%, уушны хадраас нас барах шалтгааны 40% агарын бохирдол нөлөөлдөг байхгүй. Тэнгүүд би нөгөө ингээд угаасаа даралт ихтэй явж байгаад манай нөхөр өөрөө мэдрэлийн эмчилтэй. Тэр ингээд даралт ихтэй даралтаа ингээд хянаад явж идэг гинэ. Тэгэл явж байгаа л яг харуул ороод ирдэг нэг өдөр. Тэгвэл та яаваа гэхээр харин даралтын юм дууссан байлээ гэдэг гинэ. Дууссан дуусаагүй мэдэхгүй. Тэгэхээр бид нар хэрвээ эрүүл мэндийн боловсролтой болчих юм бол өвлийн уйлрал ихсгэд даралт ихсдэг хүмүүсийн нас барах эрсдэл 30-40% гэдэг чинь 3 хүний нэг нас барах эрсдэл нэмэгдээд шүү дээ. Нэмэгддэг юм байна. Тэгэж мэдчих юм бол ээж аавынхаа даралтын юм ядаж уйлрлаар нь авъя л да. Одоо даралтын юм чинь ядаж нэг өвөл тусдал. Тий. Одоо 10 сард авангуудаа нэг 2 сарыг дуустал цагаан сар хүртэл юм аваад өчгөд тэр хүн зүрхний шигдээс тархинаас харах эрсдэл орох тэр хүчин зүйлээ өөрөө бууруулж байна гэсэн үг байна. Тэр гинт явж байгаа зүрх нь хаагдсан гэнэ унаад ингээд нас орсон гэнэ гэдэг толгойтод яг энэ нөгөө нэг сонгины хайрханд дүүрүүдээ нэг цэвэрлэгч эрэхтэй гадаа одоо цэвэрлэгийн ажил хийж аваад унаад нас орчих гэнэ гэдэг яваад шүү дээ. Би болохоор тэр шалтгааныг бол яг агарын бохирдол байх гэж яриад байгаа. Яг тэр нөгөө нэг шүүгч надаас асуусны дараа би бүр гайхсан. Шууд ингээд амьсгалангууд нас орох эрсдэл төрж гин үү? Yes, хүрэж байгаа. Хүрэж байгаа байхгүй. Тэрийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээд нөгөө тэр нь гэхдээ нөгөө задлангаар ингээд мэдэгдэхгүй байгаа болохоор эднээс юу яаж баталж чадахгүй байх гэж үздэг даа. Яг ингээд задлахаар нөгөө нүдэнд харагдаж гарт баригдах ширхэг харагдахгүй байгаа учраас. Гэтэл яг тэр нөгөө нэг судасны чинь хананд очиж ингээд наалцараа тэр нь ингээд бүглэрөө цусч явах байлаа нарийсаад. Эсвэл их хэмжээний даралт ингээд нөгөө зүрх сусан дотор ч их юм ингээ хөвөөд ахаар зүрхчин тэрийг чи ингээ шахах гээд ингээ хит их ажиллаад тий чи боддоо зүгээр ингээ тунгалаг ус хоолоогоор явуулах баахан божигсон юмтай хоолоогоор явуулах хоёрт алинд нь даралт их орох уу ер нь бодох. Божигсон юмтай хямаар бид нар шахах хэрэгтэй болно. Тэгэхээр чи зүрхнээс ачаал ихсээд ингээд эрсдэл хүчин зүйл үүсгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг өөрөө ч хэлээд байгаа цусын нэгэд харангууд хөвж байгаа байхгүй. Яагаад гэвэл чи нүдэнд харагдахгүй. Яагаад нарийн ширхэг тоосон зэрэг гэдэг юм. Тэгэхээр хүний үсийг 20 хуваасанд тэнцүү болохоор нүд нь ингээ харагдахгүй болчихдог. Гэтэл бид нар ингээд цонхны давцаа арчингууд тоос божигддаг тий. Тэр бол нүдэнд харагдаж байгаа тоос. Энэ бол хүний биелэг нэвтэрд орох чадваргүй.
яг тэр хэмжээ тасалсан шалтгаан бол яг энэ хамарны үсэн дээр наалдаад үлддэг хэсэг нь ханиаш найтах замаар бид нар гаргацдаг учраас эрүүл мэндэд нөлөөлж чадахгүй. Тэгэхээр харагдахгүй учраас бид нар нүдэнд харагдаж гарт баригдахгүй учраас бид нар энийг үнэшгүй одоо. Манайд дунд охины сургууль дээр жишээл агаарч зөвшөөрөгч филтийг солио гэж би нөгөө ингээд хөдөлгөөн өргүүлэнгүүт баг хүүхдээ болохоор жижиг хүүхдтэй учраас ойлгоод ингээд солилцож байгаа. Том хүүхдийн сургууль болохоор ингэж хэлж штэ. Хөөе одоо 1 сая хүн амьсгалаад өгчихгүй байна. Бид нар өгчихгүй байлгүй. Өгч байгаа байхгүй. Өгч байгаа. Угаасаа өгч байгаа гэдэг энэ одоо олон улсын тоонуудаар баталчаад Монгол баталчихдаггүй. Надад сэтгүүлч аягүй амархаас ч штэ. Хөөе 23 онд хэдэн хүн агарын хүртэл нас барлаа. Тэр чинь тогтооход аягүй хүндрэлтэй. Яа гэвэл тэр хүн хизээ Улаанбаатарт орж ирсэн. Гадаа явж та маск зүүдэг юм уу зүүдэг юм уу? Өөрөө тамхи татдаг юм уу татдаг юм уу? Нөгөө сая минь нэлээдсэн гал дандаа төлдгөө гэл маш олон нөлөөлөгч хүчин зүйлүүд буюу co-founder-ууд нөлөөлөгч хүчин зүйлийг бид нар хасж иж тэр статистик бож байгаа хгүй. За ингээд 100000 хүн насварлаа гэхэд бүх хүн тамхи татдаг үгд даатаг авч иж яг агаарын бохирдол үгүй гэдгээс салгаж боддог учраас аягүй хүнд бодогддог учраас бид нар шууд тэдэн хүн гэдээ хэлж чадахгүй байна. Гэтэл дэлхийд дахинд бол тэр чинь баталсан сая минь хэлдэг шиг тархинд зарах хүчний 30%, уушгины хавдрын 40% гэдэг ингээд бүр тоонууд нь гарсан байгаа даахгүй. Нөгөө Монгол яг тэгж зарлахгүй. Яа гэвэл дата бид нар анализ хийхгүй энэ одоо яг энэ статистик анализ хийж байгаа судалгааны ажиндаа бид нар мөнгө зарцуулахгүй байгаа учраас хүнд гаргаад тавих тоо бид нар гаргаж өгч чадахгүй байгаа учраас хүмүүс итгэж үсч чадахгүй байгаа. Яг Улаанбаатарт амьдардаг хүн тэргээр гархан тэрээр нэг хэлээд өгөх юм бол хүмүүс ядаж тарханлаг нүгэж эхэлнэ. Тэхгүй байгаад байгаа учраас бид нар бас яг нөгөө нэг итгэл үнэмшил сайн төрөхгүй байгаа гэсэн. Судалгаанууд ер нь бол хийгдэж байгаа л да. Тэгвэл бас иргэдэд тэр нь хүрч чадахгүй байгаа да. Яг тэр нөгөө нэг коммуникац гэдэг механизм сувг нь тодорхой биш. Одоо ойлгомжтой биш. Хэвлэл мэдээллийн салбар хамтарч ажилтдаггүй. Тэ одоо жишээл өнгөө одоо энийг ингээд цаг тавиал явуулдаг ч юм уу, ковид үед хийжсэн шиг хүчин сэргийлэх аргуудыг явуулдаг ч юм уу, ийм болчих юм бол бас маш олон хүний өвчл насвалтыг бид нар хамтдаа бууруулж чадна. Агаарын бохирдол сэтгцэн эрүүл мэндэд хэр нөлөөлж байна? Эн чинь бүр өстө бүр дэлхийд дахинд бүр батлагдсан шүү дээ. Би ямар санаа гоё юу стресстэй хүмүүс байгаад байгаа нь одоо айгүй бол агаарын бохирдолтой холбоотой мөн. Энэ бол бас батлагдсан. Айгүй олон орны судалгаагаар сэтгцэн эрүүл мэнд. За тэгээ жирэмсэн байхдаа ээжийнхаа хөвлөд дотор хүүхэд агаарын бохирдол өндөртэй өртөх юм бол гарч ирээд зан төрхийн өөрчлөлт, ууртай, уцаартай, хүмүүстэй эрэгтэй, найрамдтай биш тийм хүүхдүүд төрж ийн гэдэг бол энэ бол хятад бүр ингээд агаарын бохирдол ихтэй багтаа хоёр газар хэрсэн ээжүүд ингэ судлаад явсаар хагаад тэр нь бол батлагдсан. Дээрээс нь болохоор нөгөө нэг угаасаа дархлааны систем сөргөөр нөлөөлдөг учраас өөрөө ингээд хүн суйлдаад дархлаагүй болоод ирэхээр ямар ч хөдөлмөрийн чадваргүй болоо тий. Тэгэхээр ингээд стресс юм нэмэгдээд энэ бол саяхан энтэгт бүр ингэ чи дахиж судалгаа гээд баталсан болохоор сэтгцэн эрүүл мэндэд агаарын бохирдол шууд нөлөөлж байна гэдэг баталсан юм. Манайх бол одоохондоо тэгж хийсэн судалгаа байхгүй. Нийгмийн эрүүл мэндийн салбарт бас нэлээд удаан байсны асуухад манайх эрүүл мэндийн боловсрал хэр хүмүүс монголчууд ер нь бол эрүүл мэндийн боловсрал их багтаа байгаа. Тэгээ энэний үндсэн шалтгаан болохоор манай эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ бүх анхаарал, мөнгө, төгрөг бүх юма эмнэлгийн тусламж дээр зарцуулчаад энэ нөгөө нэг уул нь бол гадаад оронд яадаг гэхээр нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж гэдэг хоёр тусламж нь яг одоо нэг шувууны хоёр далавч шиг зэрэгцэж авч явдаг. Мөнгө төгрөгийн хувьд, төсвийн хувьд, анхаарлын хувьд ингээ бүх юм. Гэтэл манайх ч ингээ бүр ингээ хажуу тийшээ ингэж нисээд байгаа юм шиг одоо нэг нь ингээ баг унаад энэ дээр ингээ нэг өрөөс ямаар ингээ нисээд байгаа учраас боловсрал түгэж чадахгүй одоо. Яагаад гэхээр одоо ингээд би нийгмийн эрүүл мэндийн хүн энэ тэнд чиг лекц уншил. За би агаарын бохирдол лекц уншил. Надад ямар ч төсөв баг. Угаасаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсөв тавь. Гэтэл энд ирээд л уушгийн ингээд бүр хавдар болцоо энэ үзээд ахаар энэ үзэж байгаа юм чинь төсөв тавигдаад мөнгө тавигдаад бодлого маань ингэж бодох. Манай салбарын маань өөр юм бодлого. Тийм учраас одоо энэ 24 оны 4 сарын 1-ээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль бол яг нөгөө төсөвтэйг цуг батлаж байгаа. Хууль ерөөсө батлагдахдаа би өөрөө ажлын хэсэгт орж ажилласан учраас сайн мэдээд байгаа. Хууль бол хэрэгжих боломжтой төсөвтэйг цуг батлагдсан юм байна. Тэгээ бүр нөгөө дүүргийн эмчтэй над руу ингэ бичээд байгаа шүү дээ. Ашгүй бид нар ингэ эрүүл мэндийн боловсрол олох гэдэг бүр эмчнэр нь хүртэл чи одоо тэгэл хичээл заагаа яваадах юм бараг л ажил хийхгүй ингээд гинэ. Гэтэл одоо тэр тусламж үйлчилгээ тэр боловсрол олох сургалт чинь цаг тавигдаад ажлын цагаар тооцогдоод хөлс бодоод эхлэх юм бол эн чинь хүний угаасаа хөшөөрөгч бид нар хүн би амар мундаг судлаач айгүй гоё сэтгэлтэй байгаад би ингээд өнгөө явах юм бол миний хүүхдээ эндчих. Би ямар мөнгөөр хоол авч идэх юм бэ? Тийм учраас тэр төсөвтэйгээ тавигдаад за хичээл зааж байгаа бол тань тэдэнд төгрөг тавьж чинь. Та тэдэн хүнийг хамарсан одоо хичээл зааж байна.
Одоо Америкийн одоо яг энэ хуулийн дээр миний гол оруулсан юм та сэтгцэн эрүүл мэндийг сая асууж байна. Америкийн нэгдсэн улс ихэнх орнууд болохоор сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцад ороод мөнгө нь ингээд тэр багц руу тавигдаж явдаг. Жишээлбэл одоо төрсний дараах сэтгэл готрол гэх хүмүүс аюух ярьдаг болчихлоо. Манайх ч ингээд залуу ээж аавд ихтэй бас залуу одоо улс шүү дээ. Тэнгүүд төрсний дараах сэтгэл готрлын зөвлөмж үйлчилгээг гадны орнууд болохоор анхан шатны нэгж буюу үрхийн эмнэлэг дээрээ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шугамар хүргэдэг. Жишээлбэл утсаар яриад тест бүглүүлээд яг энэ одоо төрсний дараах стресс дараах эрсдлийн өмнөх шат байна. Стресст орсон байна. Бүр дараагийн шат эмнэлгийн тусламж авах төвшөнд очсон байна гэдгийг үрхийн эмнэлэг дээр бид нар тодорхойлуулад тусламж үйлчилгээ шаардлагатай болсон байх юм бол одоо яг мэрэгжлийн сэтгцэн эрүүл мэндийн төвүүд рүү ч юм уу дүр дээр байгаа төвүүд рүү явж байгаа. Би бол яг ингэж боддгийн хүн сүүлийн үед салт айгүй ихсээд байна гэж яриад байгаа тий. Гэтэ энэ бол ингээд хүүхэд төрснөөс 3 жилийн дотор салтын тоо ер нь их байна гэл ингээл би яг тэр статистик тоог нь хараагүй. Гэтэ гэр бүл судлаач нар яриад байгаа болохоор гэр бүл болчоод нөгөө хүүхдийн төрсний дараах ээжийнх нь сэтгэл гутралын асуудал энэ бол нийгмийн эрүүл мэндийн асуудал байхгүй. Энэ бол нэг хүний өвчлөлийн асуудал ерөөсөө биш. Нийгмээрээ төрдөг энэ бол угаасаа төрөх гэдэг бол хүний андон физиологийн байгалийн процесс явагдаж байгаа. Төрсний дараа сэтгэл готрол бол агаарын бохирдол төрсний дараах сэтгэл готрол 30 хүртэл нөлөөлж байна гэдэг бас судалсан судалгаанууд байна. Тэгмүүд өвлийн уйлдралд Улаанбаатар төрсэн ээж амар сэтгэл готролтой нөхөртөөгөө ингээл одоо асуудал гээл асуудалтай үүсээд байхад хүн болгон хэдэн зуун мянган төгрөг төлөө сэтгэл зүйч очиж чадахгүй. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөд нэг төв дээр Улаанбаатарын төрсэн 70 80 одоо мянган жилд одоо төрж байгаа ээжүүд очиод чадахгүй. Тэгэхээр энийг бол яа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх одоо ингээд хуульчлалт өгсөн. Энэ хуулийн хэрэгжил сайн байна уу гэдгийг бол жишээлбэл миний бие бол хянана гэж бодож байгаа. Яг тэгвэл энэ хяналтын механизм бас аягүй чухал юм байна. Бид нар нөгөө нэг ингээд хүнлэг энэрэнгүй арчилсан нийгмийг зогслоочингуудаа яг социализмын үе шиг дээрээс дараал энийг хянах хэрэгтэй гэдэг сэтгүүтээ бид нар иргэд яваад байгаа байхгүй. Гэтэл яг одоо яг тэр арчилсан нийгэмтэй одоо Америк гэдэг орн чинь болохоор иргэдийн хяналт маш өндөр байдаг юм байна. За ийм хууль батлагдсан байна гэж би өнөөдөр ярьчингууд хөөе би чинь үрхийн эмнэлгээс сэтгцийн тусламж авах хэрэгтэй юм шүү дээ. Тэр тусламж хаана гэдэг одоо ээж өнөөдөр очиод асуучих хэрэгтэй байхгүй. Байхгүй бол ямар уу та төсөө тавигдаад энэ тусламжийг үзүүлэх хэрэгтэй байтал яагаад миний тусламж авах юм гээл 2 3 удаа 11 11 уцтдад энэ асуудал чинь шийдэгдэх. Уул нь механизмыг бид нар тавьд өгсөн байдаг. Бид нар ингээд нөгөө оролцоогоо хангаж чадахгүй. Бид нар нөгөө нэг ялангуяа бид нар гэдэг би өөрөө ч орно. Би өөрөө яг пионерт хэлсээд социализмын хүмүүжсэн хүмүүсийн нэг. А тэгтээ бид нар одоо өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм болвол арчлал гэдэг болвол бүх хүн оролцоотой тэрийг ингээд нөгөө нэг чийдэр гаргагч нартай доороосоо дээшээ механизмтай байж иж нийгэм шиг сайхан байдаг. Манайх ч одоо дээрээсээ доошо механизмтай байна гэдгийг бүх хүмүүс хүлээн зөвшөөрчөд байгаад байгаа учраас энэ нийгэм чи бас сайн сайхан болох нь арай бага он болов гэж би бол тэгж боддог шүү. Өөрөө чи хэлсэнчлэр яндангүй болж биднээс агаарын бохирдлоос сална гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хизээвэ нэгдүгээрт хоёрдугаарт ингээд сонгуулийг ингээд харж хахад одоо биднес чинь жижиг жижиг тойрогоор ингээд хуваагдаад сонгуул одоо нэг тэрхүү хэсэгтээ ингээд сонгуул зохион байгуулад нэр дэвшигч нь гараад очингуудаа би танаад гэрэл тавьж өгнө зам тавьж өгнө ингээд нөгөөний гэр хорооллыг биднес зүгээр тэлээд би болоод ингээд зөвшөөрөлгүй тэлцэн байгаа газрыг тогтчуулаад эхэлж байгаа байхгүй. Сонгуулийн ажил сурталчилгаа хийгээд. Тэгэхээр би энэ одоо хизээ энэ одоо энэ нэгдүгээр тэр чинь тогтцсон гадна талаас хоёрдугаар тэр хүн байшин барьцсан тодорхой хэмжээний мөнгөчтэй болцсон тодорхой хэмжээний өөрийнх нь зардлаа гаргацсан. Тэгэхээр чинь тэнд хөрөнгө оруулсан байна гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг яндангүй болох процесс яг яаж явагдах вэ? Чи юу гэж бодож байна? Би зүгээр бодохдоо би бодоод ч яах юм яах. Ер нь одоо олон орны жишээнүүдээс харахад энэ нөгөө нэг төвлөрлийг сааруулах бодлого бол хамгийн сайн ажилтдаг. Одоо жишээл ингээл Олимпиас Бээжин хотод ингээл нөгөө юунуудаа том захуудаа автомашины бохирдлогнуудаа гаргаж байгаа. Тэгэхээр манайх одоо ингээл гэр хороолд амьдраад бүгдээрээ төвжрээд ах уу эсвэл налаах багнуур энэ ойр сателлит хотууд гэж нэрлэдэг. Тэгээ ер нь бол Европ болоо тэгжил өгчсөн маа даа шүү. Яг том хотуудыг тойрсон жижиг хотуудын дэд бүтцийг сайжруулах. Яг сая хэлээд тэр зам харгууга гэр хорооллогоо биш хотоос ерөөсө 30-40 минутанд ороод гардаг л ийм дэд бүтцүүдийг хүжүүлчих юм бол бид нар ингээл хотоосоо гараад амьдарчих бүрэн боломжтой. Тэртээ тэргүү 700 мянган хүн машин унж ингээд Улаанбаатарт 2 хүний нэг машин унаад байгаа байхгүй. А
Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор нөгөө нэг дид бүтцүүдээ бас сайжруулад энэ хүн жорлон энэ бүх юмнуудыг ингээд сайжруулангуудаа тог эрчим хүч. Би одоо ингээд энэ тэнд очил агаарын бохирдлыг хичээл за яндангуй бол ингээд уриалдаг байхгүй. Тэнгүүд эрчим хүчтэй хэлдэг шүү дээ. Хөөе дээгээ чи юусоо тэгж уриалж болохгүй. Яагаад гэвэл бид нар энэ станц чинь тогоо үйлдвэрлэж дийлэхгүй байхад чи дээрэс нь ингээд халаагуураа ийм одоо ч ингээд нөгөө шинжлэх ухаан хөгжөөл бүх юм хөгжиж ирээд нөгөө бүх юм чи өртөг ингээд багсаад авахгүй цахилгаан эрсдэл чи өртөг ингээд 1-2 саяар авдаг гэсэн халаагуур чи хэдэн зуун мянгаар авдаг болоод хүмүүс судалдаж авах боломжтой болоод ирэнгүүт цахилгааныхаа одоо юу шийдэж чадахгүй байгаа байхгүй их усүрийг. Тэгэхээр нөгөө нэг нар сарны станц ч юм уу өөр их усүрүүдийг цахилгааныхаа их усүрүүдийг яг энийг ч л бодлого гэж хэлээд байгаа шүү дээ. Ерөөсөө их хурлын гишүүний үүрэг бол зам тавих ажил болох биш. Зам ажиллах хоёрыг ажиллаа хийгээд хэмээн амьдрах тэр нөхцөлийг хангах бодлого дээр шийдвэр гаргах ажиллаад байгаа байхгүй. Гэтэл манайх юу гэж тэгэхээр боов өгдөг. Эсвэл одоо өөрийн чи сая хэлсэн шиг ингээд яг тэр хэсгийнхэн тэр юм ингээд засаж өгдөг. Тийм засварчин ч юм уу барилгаалдаг сургууль цэцэрлэг барьдаг бол их хурлын гишүүний үүрэг ерөөс биш байхгүй. Тоглоомынхон дүрмийг бид нар мэдгүй байгаа учраас тэр хүнээс шал өөр юм шаарддаг байхгүй. Тэр шиг бүх мөнгө Дэлхийн банкны судалгаа байдгийн 11 онд гарсан судалгаа. Яг ингээд одоо гэр хорооллыг ингээд одоо 100 яндан солих, түүш сайжруулах замаар яваад гэхээр 30 жилийн дараа. Бүх юм орон сууцжуулаад дэд бүтц одоо бүгдээрингийн бохир шугамд холбосон, бохир цэвэрт холбосон апартмент буюу одоо орон сууц юм уу эсвэл одоо тэр хаус жиж болно те. Ямар ч байсан дэд бүтц нь ороод тогонд холбогдсон байшин бариад ингээд эцсийн дүндээ хүрэхэд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ нь 30 жилдээ адилхан боловч агаарын бохирдолд хүрч байгаа үр дүн нь 30 жилийнхаа дараа апартмент буюу тэр байшин барьсан илүү өндөр. Энэ одоо ингээд олон улсад хувилбар 1 2 3 гэдээ хийцэн Kirkbride гэдэг Нобель шагналын хийцэн судалгаа, Дэлхийн банкныхны хийцэн судалгаа, маш олон судалгааны үр дүн дээр угаасаа энэ давуу гэдэг гарсан боловч шийдвэр гаргахын төсвийн хүмүүсийн ширээн дээр тэр тоо очихгүй байна. Очиж чадахгүй. Тэр зам байх. Бүтэц байх гэсэн үг. Өөрийн чинь хувьд бол эмчнэр эрүүл мэндийн боловсрал хангалттай олгож ийн гэж үзэж байна уу? Энэ бас жоохон хэцүү. Би өөрөө бас анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, нийгмийн эрүүл мэндийн сургууль багш хийж байхдаа яг одоо анагаахын эмч болж байгаа хүмүүсийн хүн ба нийгэм гэдэг хамгийн сүүлийн одоо ордог ботокийн хичээлийг заадаг байсан байхгүй. Тэнгүүд нөгөө нэг эмч хүмүүс Монголын боловсролын системд бэлтгэдээд гарахтаа өөрсдөө сэтгэл зүйн хувьд бид нар ингээд өвчин л үзнэ оншлно гэдэг юм сэтгэлгээтэй хүн 5 дахь курс би ингээд хүлээж аваад хичээл авдаг байхгүй. Тэг яг тэрнтэй чи би бүр байнга одоо миний одоо хичээл зааж ихта зүгээр ингээд онлын ингээд агаар бол ус бол хөрс бол гэж заахаас илүүтэйгөө тэр хүмүүсийн тэр сэтгэлийг өөрчлөхөд миний бүр хамаг энерги маань их хувь нь зарцуулагддаг байсан. Тэр нь юу вэ гэхээр бид нар хэрвээ нэг хүн үзээд гарахтаа зөвлөгөөгөө эрүүл мэндийн боловсрол зөвлөгөөгөө савгууд гаргачих юм бол дараагийн өдрүүдэд ирэх хүний чинь тоо багаснаа гэдгийг л аюулсаа ойлгох хэрэгтэй. Энэ бол нөгөө эмчийн боловсрол эзэмшээ төгсөж байгаа хүмүүсийн ой тон маш сайн суух хэрэгтэй. Эний тод жишээ юу вэ гэхээр за нэг одоо газрын нэг одоо сумын жишээ л дээ ундны усны их үүсвэр худаг ингээд бохирлогдсон байлаа гэж боддог. Тэнгүүт ингээд гидсний халдвар ихсэл ирээд байна. За эсвэл ингээд нөгөө нэг одоо хүнслийн орлого өндөр бол арьсан дээр тууралтай байцууд ирээлээ. За тэг нөгөө сум дээр байгаа юм чинь ингээл арьсан дээр нь арьс зөвлөрүүлэх тос тийм юм гэж бичиж өгöl яа. Эсвэл гидсний өвчтөе хүмүүсийг ингээл гидсний юм бичиж өгöl явуулаад. Гэтэл тэн дээр байгаа их усүрийг бид нэр алга болгож чадахгүй. Тэгэхээр нөгөө юм чинь ингээд асуухтаа таанаас ч тудгаас ус авсан бэ. Ер нь бол эрүүл мэндэд нөлөөлж байгаа гүйлэлт сургалтын шалтгаан бол усаар дамжих халдвар ах магадaltaй шүү. Та ер нь ундны усныхаас хавыг очиод угаагаарай. Ингэх юм бол гэрийнхаа хүмүүсийн дараагийн хүний гидс өвдөж ирэх эрсдлийг бид нар хааж байгаа гэдэг ойлголтуудыг үзээд ингээд гаргахдаа зөвлөгөөнүүдээ өгөөд явах юм бол тэр үрхийн 5 дулмаагийн үрхийн 5 хүн чамд гидс өвдөж ирэх байснаас дулмаа ирлээ очиод усныхаа савыг ариутгалаа цэвэрлэлээ халдваргүйжүүллээ эсвэл авдаг худгийнхаа тоог өөрчлөө ингээд энэ бол өөрөө чи асуусан асуулт үнэхээр одоо маш чухал асуулт байгаа. Бид нар одоо 50 хэдэн мянган эрүүл мэндийн салбарын хүмүүс ганцхан эмч гэлтгүй совилогч нар тэнд байгаа одоо тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа асрагчтай туслах совилогч нар ч юм уу байж их хугацаанд та одоо ингээд хаалганд орж ий. За жишээл би одоо сая өвдөгний хаалганд орсон тий. Та ингээд өвдөгний хаалганд ороод манай мэдслийн эмч өдөр шөнөгүй хаалганд ороод надтай ингээд ярих юмш боломжгүй одоо тий. Тэгэхээр совилогчны төвшөнд бол таны сэргийн засаг явсаар ингэж явагдана. Ийм замыг туулнаа. Ингээрээ бариараа гэдэг нэг багаараа бид нар ажиллаж байгаа учраас тэр багтаага бүх хүмүүс эрүүл мэндийн боловсрол олгох чадвартай болчих юм бол бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа мөнгө цаг хугацаа хүний нөөц бол хамаагүй их нэмэгдэх бүрэн боломжтой. Энэ бол уусаа дэлхийд дахинд бол судлагдсан урьдчилан сэргийлэхэд зарцуулсан мөнгнөөсөө
урьдчилан сэргийлэхэд одоо зарцуулсан мөнгнөөс одоо өвчлөлт зарцуулж байгаа мөнгө нь болохоор 40 дахин их. Одоо энд бид нар $1 зарцуулах юм бол хойно гарах 40 дахин их зардалыг хэмж чаддаг гэсэн. Тэгэхээр энэ ч л нөгөө нэг эмчнэр бид нар энийг хавсраа хийчих юм бол энэ дээр гарах эмнэлгийн зардлыг хэмэх боломж салбарын бүх хүмүүст хамаатай асуудал юм байна. Гэхдээ бас яг энэ нэг зөвхөн эмчнэрийн нуруунд дээр биш бас нэг бодлогын чанартай энийг менежмент дээр оруулж ирмээр санагдаад байгаа байхгүй юу? Тийм зөв. Одоо энэ шинэ нийгмийн эрүүл мэндийн тухай хуулиар болохоор аймаг сүмдийн нэгжүүд дээр нийгмийн эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн нэгжүүдэд хийх үүрэг ажлыг ингээд бүр тодорхой хуульчлаа заадаг. Тэгэхээр одоо нөгөө нэг яг өөрөөр хэлээд байгаа эмнэлгийн тусламж байна. Одоо үзүүлж байгаа тусламж сайхан ингэж хоёр хуваагдаад тэгээд нөгөө талынх нь нийгмийн эрүүл мэндийн тусламж нь ингээд хөгжиж ирнэ гэсэн хуульчлалцсан учраас. За өнөөдрийн подкаст манд хүрэлцэж ирж өөрийнхөө мэдлэгээс хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд танд ажлын амжилт хүсье. За урьсанд баярлалаа. Би тэгээд яг энэ эрүүл мэндийн салбарын ийм одоо яг эрүүл мэндийн боловсрол олох ийм подкаст хийж байгаа танай хамт олон бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн подкаст хүртэл баяртай.